байгаль орчин аялал жуулчлалын яам үзүүлж байна. Агаар орчны бохирдлыг бууруулах, өвлжилтийн бэлтгэлийг хангуулах ажлыг шат дараатай цаг хугацаанд нь зохион байгуулах үүргийг байгаль орчин аялал жуулчлалын сайд урт насаа өгсөн. Үүний хүрээнд нийслэлийн агаарын чанарыг сайжруулах бүсийн айл өрхүүдийг болцсошгүй эрсдлээс сэргийлэх, угаарын хий мэдрэгчийн тохиолдол суйрлуулж байгаа 5-7 компани хэрэглэгчид үйлчлэх албаны хяналтын нэгдсэн төвийн үйл ажиллагаатай ажлын хэсэг танилцлаа. Сайжруулсан шахмал түлш хэрэглэгч 200 орчим мянган өрхийг өнгөрсөн жил угаар мэдрэгчээр хангасан. Тэгвэл эдгээр айл өрхүүдэд эрсдлийн хийж нэн түрүүнд өндөр эрсдэлд өртөж болзошгүй нийт 63620 айлын угаар мэдрэгчид Монгол инженеруудын зохион бүтээсэн тохиол дамжуулагч суйрлуулах ажил үргэлжилж байна. Энэ нь угаарын хийн хэмжээ аюултай түвшинд хүрэхэд мэдрэгч ажиллаж дууд дохио хангинан улмаар тохиоллыг тухайн айлын хаяг байршил холбогдох мэдээлэлтэй хяналтын төв дэлгээх технологийн шийдэл юм. За хяналтын хэсэгт 338 гэсэн тэмдэг бүхий одоо мэдээлэл ирж байна. Тэгэхээр энэ тухайн айлд бол онц аюултай түвшин төрөх хэмжээний угаарын хий ялгарсан гэдгийг одоо ингэж дэлгэцэн дээрээс хянах нэ. 1 минутанд 100 удаагийн хэмжилтийг хийгээд тэнгуүдээ тэр 100-аа одоо хуваанчтай тий хуваанч дундаж утгаа гаргаад нааш нь явуулж байгаа. Тэр нь илүү бодит ямар ч хуурамч дуудлага биш. 1 минутанд 100 удаа хэмжсэн хамгийн нарийн бөгөөд хамгийн найдвартай арга гэдгээр ингэж програмчлсан байна. Байна уу? За та өөрийгөө товчхон танилцуулах уу? Төрөтийн бүрэн жаргал. За сая танад угаар мэдрэгч ажилуулад тэгээд туршилт хийсэн байна. Ер нь ямар хэмжээний утаа гаргасан бэ? Утаа нэхэр битүү утаа болсон хойноос тэр нь яаж дууссан. Ангилаа дэчкин бихэр утаа хийвэний гэдэг хаад удаан гоо. За баярлалаа. Яг энэ олон улсынхаа стандартын дагуу түрүүн програмчлалт бол хийгдсэн байж байгаа. Тийм 200-аас дээш гарууд одоо яг хамгийн аюултай. Тэгээд тэр нь бүр ингээд 600-аас дээш байх юм бол 5 минут болоход л эрсдэлтэй гэж үздэг. 200-аас дээш бол нэг 30 минут. Минут тутамд дата дамжуулахаар өдөрт хэдэн сая дата дамжиж байгаа. 10 сая бараг ингээд. Тэгэхээр тэрийг бол яг нөгөө нэг яаж ачаалын баг байлгах уу гэдэг дээр бол маш илүү их анхаарч ажилласан. Хамгийн их одоо бидгтийн одоо чаленж болсон ажил нь бол тэр гэсэн. Яг нэг IoT систем, мониторинг систем зориулсан MQTT гэдэг баг Монголд өөр газар нэг ашигладаггүй тийм технологиг судалж хийсэн. Өндөр эрсдэл бүхий айл өрхийг тогтохдоо тухайн айлын 100 пэшингийн бүтэц, гэрээ эзэдийн ажил хөдөлмөр эрхлэлтийн байдал, нас, эрүүл мэндийн шалтгаан зэргийг үнэлэн тогтоосон. Өөрөөр хэлбэл өдрийн цагаар голдуу хүүхдүүд үлддэг, өндөр настан хөгжлийн бэрхшээлтэй иргэд зэрэг нь хүндэтгэн үзэх шалтгаанаас гадна пэшин 100 нь хий алдах эрсдэлтэй эсхийг үнэлэн тодорхойлжээ. Цаашид нийт айл өрхүүдийн угаар мэдрэгчид тохиоллын систем суйрлуулан ашиглах, техникийн болоод санхүүгийн боломжийг судлаж байгаа. Тохиол дамжуулагч суйрлуулсан угаарын хий мэдрэгчийг цахилгаанд холбож ажилуулна. Хэрвээ цахилгаанаас салсан үед угаарын хийн тохиол мэдрэгч хяналтын төвийн самбарт унтарсан байгаа нь харагдах бөгөөд хяналтын ажилтан тухайн айл руу холбогдож сануулах арга хэмжээ авахар зохицуулжээ. Манай төслийн 1-р үе шат буюу энэ 63 мянган эрсдэлтэй айл энэ 8 сарда багтааж бид нар угаарын хий мэдрэгчдээр нь дамжуулагчийг суйрлуулад ингээд одоо технологийн одоо юугаар эндээ ингэж өдөр өшөнгөө 24 цаг бол хянах юм ажлыг бол зохион байгуулна. Яг иргэдэд зөвлөгөө өгөх, энэ төхөөрөмжөө хэрхэн ажилуулах уу, байнга одоо асаалттай байдлыг яаж хангах вэ гэдэг дээр яаж ажиллах вэ? Ер нь бол угаарын хий мэдрэгч маань өөрөө байнга ажиллагаатай байх ёстой. Одоо бол батарейгаар ажилладаг байгаа. За энэ дамжуулагчийг суйрлуулснаар бол угаарын хий мэдрэгч маань цахилгаанд холбогдно. Тэгэхээр айлууд бол одоо ингэж яваад үзэхээр дандаа угаарын хий мэдрэгч нь ажиллаагүй байждаг. Яагаад ажиллахгүй байна гэхээр зай дууссан гэж зайгаа солихгүй орхисон байдаг. Тэгэхээр цахилгаанд холбочих юм бол энэ асуудал маань бол байхгүй болно гэсэн. Угаарын хий мэдрэгчийн одоо таны эрүүл мэнд амь насыг одоо насанд ямар их өндөр ач холбогдолтой гэдэг бол зарим хүмүүс маань бол төдийлөн ойлгохгүй байдаг. Тийм учраас муухай дуугарлаа гэдэг угаарын мэдрэгчээс салгах гэдэг ийм тохиолдол байдаг. Тэгэхээр сайжруулсан шахмат төлж байгаа айлууд бол нэгдүгээр угаарын хий мэдрэгчээ бол байнга ажиллаж явах хэрэгтэй. Тэр энэ 63 мянган өрхөөр эрэх одоо намрын галгааны улирал эхлэхэд
үндсэндээ 9 сарын сүүл гэхэд бүрэн энэ 63 мянган айл холбосон байна. Дэлгэцэн дээр бол бүрэн хяналт маань эхэлнэ гэсэн. Одоо бол туршилт явагдаж байгаа үндсэндээ нэг 100 гаруй айл дээр бол энэ дамжуулагчаа бид нар суйрлуулсан. Тэр айлуудаас бол дохио ол ирж байгаа. Одоо маш бага тоог одоо цахилгаан энд хэрэглэнэ. Сард бол ингээд бид нар бас тооцоо гаргаж ütсэн. Сард бол тухайн айлын цахилгааны төлдөг мөнгөн дээр бол 500-аас 600 төгрөгөл нэмэгдэхийн одоо тооцоо гарч байгаа маш бага хүчин чадлаар бол ажиллах юм одоо төхөөрөмж байгаа. Тохиолдол бүхий мэдрэгчийн санхүүжилтийг орчны бохирдлыг бууруулах үндэсний хорооноос гаргаж айл өрхүүдэд үн төлбөр болгогдно. Цаашид угаарын хэмжээг гар утснаасаа хянах технологитой холбох боломжтой хэлбэрээр шийдсэн байна. Энэ жилийн хувьд сайжруулсан шахмал түлшний үнийг засгийн газраас хөнгөлсөн учраас айл өрхүүд их хэмжээгээр нөөцлөн хэрэглэж байгаа. Ингэхдээ буруу хадгалж чийгтүүлснээс үүсэн угаарын ялгарл нэмэгдэж, тус төвд эрх дуудлага нэмэгдэж байгааг анхаарууллаа. Мөн гэр байшингаа галлаж дуусаад дулаанаа хадгалах зорилгоор яндангаа авч өрхөө бүтээн цонхоо хааснаас үүдэн угаарцсан дуудлага нийт дуудлагын 90%-ийг эзэлдэг байна. Иймд иргэд өөрсдийн болон гэр бүлийнхээ эрүүл мэнд, амь насыг хамгаалах үүднээс угаарын мэдрэгчийг тогтмол ажилуулах ажиллагааг шалгаж байх нь зүйтэй юм а.